юм биш. Магадгүй яг гэвэл яг эдгээр компаниудтай холбогдлолтой тухайлах юм бол одоо би нэг захиралд яамны хүрээнд бол би одоо гэрэж туслах 2 захирал бол одоо ингээд цаашд ажиллахгүй байх ийм мэдээллийг бол төрийн өмчийн хорон төргөөс одоо болтол шийдэхгүй байна. 2 захирлыг. Ийм улсад бол би эрчим хүчний бие удирдах ажлын зөвлөгөөнөөр ч хийсэн байна. Энэ салбараар цалиа авчаад энэ салбараар бизнес хийж болох байх. Зөвхөн миний ойлгож байгаагаар бол яг бас нэг ийм асуудал байсан юм уу гэж би зөвхөн ойлгоно. Одоо эрчим хүчний салбарт ажилладаг тэгээд авгаагийнхаа нэр дээр компани байгуулсан. Гэхдээ өөрийнхөө одоо байгууллагаас биш шүү дээ. Өөр эрчим хүчний хаа нэгтэй газараас ажил авсан юм уу ийм тохиолдлууд бол гарсан байх юм үгүйсэхгүй. Тийм л зүйл болсон юм шиг байна. Тэрнээс биш одоо зүгээр энийг зориудаар янз бүрээр ашиглаад яамны удирдлагууд гэдэг ч юм уу надтай холбох гэж их оролдож байгаа юм билээ. Миний төрлүүдээс миний ах дүү нараас хин нэгэн хүн ийм ажил авсан байх юм бол би шууд маргааш өргөлөө. Танд авилгатай тэмцэх газраас очиод лав. Миний нэрийг дурдсан юм. Надтай холбогдолтой компани байгаа юм. Тэгэхээр яг зарим нь бол зориуд дээр нэг ингээ гуйлаад байгаа юм билээ. Өмнө юм зүйл болж лээс. Одоо миний 2 дахь галийн орлогч дарга болчлоо энэ төргээл өнгөрсөн жил шүү дээ. Татврын орлогч болчлоо гэдэг ч юм ийм зүйлүүд гарч лээсэн. Тэрний нэг ажил энийг зүгээр авилгатай тэмцэх газрын хийсэн мэдээллийг далимдуулах гэсэн бас юм байгаа юм шиг л. Нэг сонин дээр бол нэлээд одоо бүртгэлийн шин чанартай. Би бол авилгатай тэмцэхийн тэгж яриаггүй гэж бодож байна. Тийм зүйл гарсан байсан учраас өнөөдөр би холбогдох хуулийн байгууллагад нөхсөн байгаа. Хэвлэл мэдээллийн байгууллага бид албан ёсоор хэлэхэд яг иймэрхүү нотлохоогүй зүйл одоо нийтлэх юм бол 20 сая төгрөгийн торгуултан байлээ шүү. Би тэгж л хандна. Тийм учраас бол би тэр байгууллагыг бол өнөөдөр өгчихсөн. Юу ч нотлохдохгүй юу ч байх. Тендер чалгарсан компаниудыг одоо ашиг сонирхлын зөрчилдөөс гэж шалгаж болдгоо юм уу? Тэрийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж яг тайлбарлахад бас төгтөө гэж магадгүй. Яг гэвэл хэрвээ тэр хүн өөрийнхөө байгууллага дээр тендерт оролцоод гэдэг юм уу аль эсвэл өөрийнхөө байгууллагын ажил бараа үйлчлэгнээс авсан байвал надад ч асуудал байгаа байхгүй юу? Тэр нэг захирал гарсан байна. Тийм учраас би тэр захирлыг одоо ажлаас халах мэдээллийг бол төрийн өмчийн хороонд хөрвүүлсэн. Хэдэн сар болж ажиллаж илээ. Өөр бас нэг захирлыг хөрвүүлсэн ажиллаж илээ. Иймэрхүү зүйл бол байгаа. Тэгвэл хин нэг жишээлбэл одоо эрчим хүчний салбарт ажилладаг тэгвэл авгаагийнхаа нэр дээр байдаг компани бай тийм үү? Тэгвэл өөрийнхөө байгууллагаас биш одоо өөр хаа нэгтээ одоо эрчим хүчний салбарын тендерт оролцсон байхыг бас хуулиар хордсон юм бас байхгүй. Зүгээр яг өөрийнхөө байгууллага дээр юм уу аль эсвэл өөрөө тендерт оролцсон байх юм бол шууд нөгөө мэдээлэлээ бичих хэрэгтэй. Би ашиг сонирхлын зөрчлийн хуулийн дагуу энэ тендерт оролцохоор татгалзаж байна. Ийм зөрчил гарсан байж болзошгүй юм би түр хэллээ шүү дээ. 1-2 хүн дээр бол би арга хэмжээ авсан байна. Харамсалтай нь бол төрийн өмчийн хороонд гаргадаад байж байгаа. Тэгэхээр бол таны бас их мэдл хүрэхгүй байх гэсэн үг гэсэн үг. Тийм энэ төрийн өмчийн хорооч нь энэ эрчим хүчний яамны одоо харьяанд байж байгаа нэг компаниудын захирлыг гэрээ байгуул томолдог субъект байхгүй би биш. Би бол яг нэг зөвхөн төрийн өмчийн хороонд саналаа өгөх юм шиг энэ захирал хариуцлага алдлаа. Энтэй цаашд ажиллах боломжгүй гэдэг ийм мэдээлэл хөрвүүлж яхад огт авчилцахгүй эзэн сар болж шээ. Авилгатай тэмцэх газрын шалгаж байгаа энэ гэрээ доктор бодоод дурдсан энэ салбарын хүмүүс гэдэг дотор яг одоо яамд ажиллаж байгаа юм. Би яамд бол байхгүй гэж бодож байна. Яамны удирдлагч байхгүй гэж бодож байна. Зүгээр яг тэр 130 хэдэн компани донд л одоо байгаа бох. Гэхдээ яг одоо өөрийнхөө байгууллагаас гэдэг юм уу тийм ээ яг ашиг сонирхлын зөрчил үүсгээд авцсан байж болзошгүй нэг хүн байгаа. Тэрийг би одоо ингээд холбогдох газар нь энэ хүнээ өөрчлөө гэд авилгатай тэмцэх газраас лавлгаа шаардсан бол өнөөдөр хүртэл ирээг байна. Энэ хүн ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн үү буюу гэдэг лавлгааг би шаардсан байна. Тэгэхгүй болохоор нь төрийн өмчийн хороонд бол
энэ хүнийг одоо ажилласан чөлөөлөө гэсэн юм хэлсэн байна. Нэг хүн дээр. Устын бол мэдэхгүй. Нилээ олон сар болсон. Ер нь энэ 2018 онд эрдэм хүчний салбарт хөрөнгө оруулалт дээр нэг хичнээн төв төсөлсөн. Үүнээс одоогийн байдлаар яг яамн дээр тендер тавьсан хэдэн ажил байсан. Энэ ажлууд дээр ийм ашиг болсон Гэхдээ яамн дээр одоо гарсан ажлууд дээр энэ оны хувьд бол тийм би гараг байх гэж бодож байна. Би зүгээр би бол тэрийг хариуцахгүй шүү дээ. Манай төрийн нарийн бичгийн дарганд хариуцдаг ажил зүгээр би сонирхоод тэр 130 хэдэн компаниас одоо энэ шалгалсан компаниуд дотор байна уу гэж зүгээр үзэхэд ТЭЦ3 байсан баха нэг инженер хүний авгагийн нэгтэй компани бол зүгээр өөр одоо шугам шүлжээний ажил бол авсан байдчихжээ. Гэтэ тэрийг ингээ харахаар одоо хуулиараа зөрчил үүсгэх хэцүү шүү. ТЭЦ3-аас авсан байгаа бол яг ашиг сонирхлын зөрчил үүсэж байна гэсэн. Өөр нөгөө нэг өөрийн харьяалалгүй холбоотой өөр одоо шугам шүлжээний ажлууд авсан нэг ийм тохиолдол бол харагдчихжээ. Тэгээ бусдын нь бол би сайн мэдгүй. Ялангуяа манай одоо юу гэдгийг яамны аппаратын за миний мэдж байгаагаар бол манай нэг хүн бол яг энэ тэр 30 хэдэн 130 хэдэн компани дотор 2 компанитай нэг хүн би бол одоо аваг байх гэж бодож байна. Ер нь яг ялгаатай тэмцэх газраас гарсан энэ мэдээлэл бол одоо яг ялгаатай тэмцэх газраас мэдээлэл банкнд энэ дээр ч нөө ингэсэн юм байл нь шүү дээ. Зүгээр нэг ийм одоо эрчим хүчний саналд ашиг сонирхолтой хүний компани одоо авсан байна. Тэр нь 5.8 тэрбум байна гэсэн мэт. Тэр 130 хэдэн компани л одоо нэг л байгаа ш. Тийм үү. Нэгдүгээр хоёр компани хадлаатай яг ямар ашиг сонирхлын зөрчилдөөд тендер авсан юм яасан? Тухайн өөрийнхөө одоо байгууллагын зарласан бараа ажил үйлчилгээний ажлаас авсан байж болзошгүй байсан учраас нэг захирлыг бол одоо ажлаас шүлгэж сандаг хөргөсөн байна. Авлигтай томсголоос мэдчих. Нэг захирлыг бол 50 хэдэн тендерийг бүгдийг хууль зөрчиж хийсэн учраас бас ажлаас шүлгэж сандаг хөргөсөн байна. Компаниас зарсан хоёр юм. Өөр зүйл энэ. Над мэдээлэл харах зүгээр яг тийм л юм байна шүү дээ. Энэ салбарт ажиллаж байгааг албан тушаалтай хэрэг хол шиг компани захирлууд байж байна. Санаатай гүтгээд байна гэж ямар юм бэ? Санаатай гүтгээд байна гэж говьлаад байна. Өмнө ч гэсэн ингэжсэн гэдэг ямар хүмүүс юм. Би өөрийгөө хэлж шүү дээ. Жишээлбэл нэг юун дээр надыг оролцуулаад ирсэн байл шүү дээ. Тийм учраас хэлээд шүү дээ. Миний хамаатан төрөл төрөстөөс ах トゥ нараас хин нэгэн хүн авсан байх юм бол би маргааш ажиллаа өгөх билээ. Яамнууд хийсэн шалгалтын дүнгээр танилцуулсан бол ганцхан танай яам биш гэдэг нь үндэ яам бусад боловсролын яам гэдэг яам байгаа юм байна. Тэгэхээр танай яам дээр юм зөрчил гарсан гэдэг нь бисэн гэдэг. Тэгэхээр та тэрийг бас өөр дээр усгаж авах гэж бодож байна. Энэ зарим газар дээр тэгэд бичсэн. Одоо наад нэг сонирн байгаа юм шүү дээ. Наа чи юу Монголын мэдээ байна уу? Тэгээ өнөөдөр цагдаад өгсөн байгаа. Миний нэрийг барьж бичсэн гэж шүү дээ. Тэр далимтуулж шүү дээ. Зориудаар хийж байгаа. Би энийг бол ойлгож байна. Зориудаар хийж байгаа. Та редакцийн цагдаад өгсөн юм уу? Яг сонингийн өгсөн. Би хэлээд шүү дээ. Би өнөөдөр бас нэг хэвлэл анхааруулсан байгаа. За энийг хэрвээ тавьсан байвал би яг л тэр холбогдох шугамар нь л ярина шүү гэж. Би танд хэлж шүү дээ. Нэг хүн бай, нэг төгрөгийн ажил авсан байх юм бол шууд гоцроо. Басна уу?